Сайн байцгаана уу манай гэр бүлийн болойг тавтай морил 2025 оны 9 сард хүү олон нөхрөө Монголд үлдээгээд Солонгос улсад хэлний бэлтгэлээр суралцах гад ирсэн. Нөхөртөөгөө маш удаан ярилцсны эцэстээ шийдвэрээ гаргаад Солонгост мэргэжлээ дэвшлүүлэн суралцахаар шийдсэн байгаа. Миний хөөрхөн найзууд болон гэр бүл намайг гаргаж өгсөн. Үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бичлэгээрээ дамжуулаад 1 нас 5 сартай хүүхдээ үлдээгээд ирэх бас амаргүй шийдвэр байсан. Гэхдээ сайн нөхөр, сайн гэр бүлийн хүчинд бол энэ амаргүй цаг хугацааг бол давж өнгөрүүлсэн байгаа. Идүүл аян зуучлалын байгууллагаар ирсэн. Тэгээд энэ бол манай сургуулийн дотор байр. Бид нарыг бол зуучлалын байгууллагаас бол онгоцны бодлоос тосч аваад тэгээд дотор байранд бол авчиж өгсөн байгаа. Энэ бол 460 мянган вон төлөөд 1 сар амьдэрсэн дотор байр маань байгаа. Энэ байранд дөрвөлэн амьдардаг. Гэтэ манай 3 Монгол гаднаас эрэгтэй хүмүүс оруулж ирээд дайрагтаад жоохон хүнд хэцүү нөхцөл байдал үүсээ. Тэгээд тэр 3 бол дотор байрнаас хөөгсөн. Гэтэ тэр 3-аас болоод Монгол хүүхдүүд маань бас дотор байрны цааш төрөлтүүлээд амьдарч чадхааргүй тийм нөхцөл байдал бол үүссэн байгаа. За тэгээд сургуультай ойрхон дайсаа ороод гэр ахуйн зүйлсээ бэлтгэсэн. За энэ бол манай сургууль Sunshine Women's University дандаа охтууд суралцдаг. Гэтэ хэлний бэлтгэлтэй бол эрэгтэй хүүхдүүд, магистртаас эрэгтэй хүүхдүүд авдаг юм билэ. Сургалтын хувьд бол маш сайн. Солонгос багш солонгос хэлийг солонгосоор заагаад ойлгуулад идэг. Үнэхээр гоё сургалттай. Дотор тохижилтын хувьд ч гэсэн тавьчгүй. Харин дотор өнгөө хоол бол байхгүй. Сургуулийн дотор байранд бас хоолны газар байхгүй. Зөвхөн сургууль дотор 6000 воны хоолны газар байгаа. Эндээс хүссэн хэмжээгээр бол авч болно. За ингээд сургуулийн гадаа орчин бол ийм. За тэгээд би гэртээ ирээд хэрэглэх хүнсний ногоонуудаа бэлтгэсэн. Тэгээд Монгол тоодгүйсэн шүлтээ болоо энд байнга шидчихсэн байгаа. За тэгээд сургуулийн махтай хоол гарсан өдөр бол дандаа махтай хоол авч идчихсэн. Тэгээд удалгүй шалгалт маань ихэлсэн. Би Монголд анхан шатаа сураад ирсэн байсан учраас 2 дугаар шатнаасаа хэлний бэлтгэлээ эхэлсэн байгаа. Монголд анхан шатаа сураад ирсэн байсан болохоор илүү даваа талтай. Багш нарын хэлж байгаа ярьж байгаа бол илүү ойлгогдож сонсогдож байсан. Харин Монголд сураагүй хүмүүс бол анхан шатнаасаа сурахад солонгос хэл дээр сурахад бол хэрхэн хүндрэлтэй шиг санагдсан. За энэ бол манай Монгол 5. Монгол 5 анх ирээд орж үзсэн. За Монгол 5 гэдэг бол нэг зүгээр л барилга юм байлээ. Тэгээд дотор нь билет захиалгын газар, тэгээд каргонууд, Монгол хүнс гэд янз бүрийн зүйлс ингээд зарж байд юм байлээ. За би бол өөрөө ингээд гурил аваад тэрнийг ихшчээд хөлдөөгөөд хэрэгэлсэн. Гэтэ энэ гурил бол Монголын гурил шиг гоё биш. Энэ цардуултай зуурамтгай амттай. За манай сургуулийн гадаад байдал ингэж харагдаж байна. Энд бол бороо маш их ордог. Гэтэ борооны дараа бол бүх уснууд нь ингээд ус зайлуулах хоолойгоо ороод алга болчт юм байлээ. За энэ бол сөүл гэрлэн дорооноос гэсэн зүйлсийг найзтайгаа хамт очиж үзсэн байгаа. За тэгээд манай сургуулиас гэр явах зам бол үнэхээр гоё ийм гүйлтийн талбайтай. За энд бол би 3 сар амьдарсан. Түүний дараагаас одоо бол найзтайгаа хамт тустай one room-д амьдарч байгаа. Хамт нэг ангид ороод танилцсан. Найз ч гэсэн надаас дүү охинтой бол хамт амьдарч байгаа. За би одоо ингээд ажил хийж үзснээр. За ингээд тэгбэний ажил манай хэлгүй тэгээд ажиллах хэрэггүй оюутнууд маань ингээд нууцаар хийсэн. За ингэхдээ үнэхээр хэцүү. Одоо энэ урсаад ирж байгаа ачнуудыг бүгднийг эргэжтэй ч байсан, эмэгтэй ч байсан QR код нь уушлаад цааш нь өргөөд хийдэг үнэхээр хэцүү ажил. Тэгээд өдөрт 130 мянган вон авна. За ингээд сургууль бол бидний цаанаас нь соёлын өдөрлөгөө Солонгос улсаар ингээд зугаалуулсан байгаа. Тэр бол Лоттой тавар ороод бид нэр хөгжим сонсоод тэгээд цаанаас нь ингээд Солонгосын ингээд хуучны музей үзүүлээд тэгээд цаанаас нь хоол өгөөд бид нэрийг ингээд өдөржингөө болцоогоолсон. Тэгээд гадаад найзуудтай болсон үнэхээр сайхан семестр бол өнгөрсөн. Одоо бол би хэлний бэлтгэлийн 3 дугаар төвшөндөө суралцж байгаа. Сая амралтаараа Монгол яваад ирсэн. Хүүхдээ харсан чинь жоохон эвгүүлсэн. Жоохон хүүхдээ үлдээгээд яг юу хийж вэ гэсэн цаг хугацааг бол өнгөрүүлээд ирсэн. Гэхдээ зорилготой хүүхдийн хайрын төлөө явж байгаа учраас одоо жоохон хичээхэд болно гэд нөхөртөөгөө ярилцаад ирсэн байгаа. За одоо амьдарч байгаа one room маань бол сая төгрөгийн барьцаатай сар 520 мянган вон төлдөг. Тэгээд хоёулаа амьдардаг болохоор хуваагаа төлдөг байгаа. За тэгээд махны газар цагийн ажил хийж үтсэн байгаа. Хүмүүстэй шултуулдаг болохоор зарим тохиолдолд үнэхээр сонирхолтой зүйлс олон болсон байгаа.
ганцхан хичээлдээ яваад байхгүй хажуугаар нь Солонгост сонирхолтой хийж болохоор зүйлсийг өрөөнийхөө рүүмэдтэй хамт бид хоёр хийж үтсэн. Лотте таврын гацуурыг харсан байгаа. Үнэхээр гоё гэрэл хастаг. Тэгээд энэ нь болохоор 4 цагаас өмнө орох юм бол үнэгүй ороо. Тэгээд үнэгүй тоглоомнууд дээр нь суугаад гадуур нь байгаа зүйлсээс нь худалдаж явах боломжтой байдаг. Тэгээд бид хоёр Gangnam буюу Урбан Gangnam Style орсон байгаа. Маш өндөр барилгуудтай үзэж харах зүйл бол ихтэй. За энэ бол манай 50,000 воны дэсгэртэй амьс. За түүний дараагаар бид хоёр гэрэлт гудмаар явж үтсэн. За энэ бол миний Солонгост ирээд 2 дахь семестр байгаа. Хэлний бэлтгэлийн 3 дахь төвшин суралцж байгаа. Ямар ч тач өөрийнхөө хэмжээнд үзхийг хүссэн гоё газруудаа үзээд өөрийгөө зугаатай байлгаад хичээлээ сайн хийгээд хажуугаар нь янз бүрийн ажил хийж үзхийг зорьсон цаг хугацаа байлаа. Тэгээд олон улсын найзуудтай болсон. Одоо энэ бол манай Мьянмар найзуудтай хамтдаа хоол хийж идээд хөгжилтэй цаг хугацааг өнгөрөөсөн сайхан жил болж өнгөрлөө. Энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэндээ үнэхээр их баярлалаа.